За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Австрали улсад байгаа Сиднейн одоо Blue Mountain-д мөнх гэгэрэл олон улсын ретритийг олон улсад одоо анх удаага Хөх Төрмөс төв Тэнгэр Академи анх удаага зохион байгуулсан байгаа. За тэгээ бүгдээрэнд нь орой мэндийг хүргье. Орой болж ах шиг байна тийм ээ. За сайн уу баясгалан багшаа, сайн уу сараагч, сайн уу сувдаагч. Сайн уу. Орой мэндээ Сиднейгээс. За бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд 3 өдрийн турш одоо ийм олон улсын ретритийг анх удаага зохион байгуулаад бэлтгэл ажлаас маш сайн хангагдсан байсан. Тэгээд сургалт болоод ретритийн талаар мэдээллийг сав цацрагч маань мэдээлэл өгөх үү. Юу нь ямар зохион байгуулалттай, ямар бүтэцтэй, тэг ямар зорилготой энэхүү арга хэмжээг нийтэд одоо зарлж байгаа талаар бас олон хүмүүстэй одоо монголчуудаас дүгнэрвээ тийм. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сидней, Австрали улсын Сидней хотоос мэдчилж байна. За бидний зүгээс Тэнгэр Академи Австраlia гээд Хөх Төрмөс төвийнхаа салбарыг байгуулад одоо анх удаага ретрит хөтөлбөрийг зохион байгуулахаар зохион байгуулалтандаа ороод хүмүүсээ бүртгээд тэгээд өнөөдөр ретритийн маань эхний өдөр амжилттай үргэлжлээд ингээд өндөрлөх арга хэмжээнд ороод байцгааж байна. За бидний зүгээс мөнх гэгэрэл гэдэг сэдвтээ Австралид байгаа Австралид иргэд болон Австралид оршин суугаа монгол хүмүүстэй зориулсан ийм тусгай мөнх гэгэрэл дээрээс нь нэмээд цэвэрлэгээ, холбоолт үүнтэйгээ холбоотойгоор арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажиллагаа хийгдээд нэг сарын хугацаанд хүмүүсээ татаж Тэнгэр Академи Австраlia гэдэг хуудас дээр реклама цацаад тэгээд маш амжилттайгаар хүмүүсээ бүртгээд арга хэмжээнд маань бүр бүтэн дүүрэн байдлаар хүмүүс маань бүрдээд оролцоод явж байгаамаа. За бичлэг маань лайваар Хөх Төрмөс төв дээр явж байгаа. За бас давхар нэг шалгах юм. Бүсэлцдэг гэж юу? 5 people нэг нь хий. Баяртай оролцоо тий. За хөтөлбөрийн талаар илүү нарийн бас хэлж өгч болох болов. Нэмэлтээ бас үндсэн хөтөлбөр дээр самаатыг эмчилгээ, алтан гац содны тахилга, оддын юм холбоос бүхлөх юм маш сонирхолтой хөтөлбөрүүд байгаа. Тэгээд энэ талаар сараагч маань мэдээлэл баясгалан багшаас эхлэх юм. За. Дараа нь самаат хэмжлэнд байраа тий. За баярлалаа. За гол одоо ретрит хөтөлбөрийн маань Австрали улсад болж байгаа ретрит хөтөлбөрийн гол зорилго бол гол нь нэг маш богино хугацаанд яаж хүн гэгэрлийн замдаа зөв замдаа гарах боломжтой байдаг вэ гэдгийг таниулахад орж байгаа. Чи яах гэж энэ дэлхийд төрсөн? Чи яах гэж сүнсэд төрсөн? Чи амьдраад байгаа. Чи амьдрснараа чи дараа нь юу бүтээгч болох гэдэг. Чи энэ одоо орчлон ертөнцид амьдрахын тулд ямар их үүсэр буюу ямар эцэг өвгдийн окторгой одон гэр эрхсийн гаригийн тийм нарны тийм үү тэр бүхнээс өөрийнхөө дүүлэн байж энэ амьдралыг энэ дэлхийд амьдрах эрхийг авсан юм бэ. Чи амьдрснараа буцаад бусдад одоо гариг эрхэст буцаад юу төрсөн юм бэ. Гэт энэ иймэрхүү маш гол юмыг нь таниулах гэдэг. Тэгэхгүй бол одоо өнөөдөр ингээд маш сүнсний гэгэрэл ярьж байна тийм үү. Тэгвэл сүнсний гэгэрэл гэж яг юу юм бэ гэдэг тэр мэдэхгүй. Чи гэгэрэх гэдэг бол яах гэж амьдарч байгаа утга учраа ортол таних хэвээр. Зүгээр л чиний идэж уух гэж гэдэг юм уу, чи өмсөж зөөх гэж, чи үр удмаа үлдээх гэж энэ ертөнцид төрөөгүй байхгүй. Тэгэхээр тэрийг одоо 3 өдрийн хөтөлбөрөөр чи амхаагаараа дамжуулаад өөрийгөө хинбэ гэдгийг хайж болох. Чи өөртөөгөө учир нь чамд ам хайрлсан, амьсгал хайрлсан, амьдрал хайрлсан энэ одоо Тэнгэрийн амьдралын эцэг өвгдтэй их үүсвэртэй, их үүсвэр гэж ярьдаг тийм үү? Тэгвэл их үүсвэртэй учир нь бол. Тэгээд тэрийг бол бодит яг амьдрал дээр нь аймхаагаар нь дамжуулж байгаа бүгдэнд ил тод үзүүлж итгэл үнэмшил зүйлийг нь баттай нотлон өгч байгаа.
Ингэж яаж хүн юуны тулд амьдарч байгаагаа утга учирыг таньж эхэлж байгаа. За дараа нь 20 дахь нь болохоор хүйсээрээ дамжуулаад бид нар одоо өөрийгөө таних. Хүйс гэдэг тийм торгон идэрхтнээр дамжуулаад за чи язгуурын 5 ижитэй буюу хүйн 5 ододтой ямар хүйн холбоотой юм бэ? Чи энэ дэлхийд чи хүйсээрээ тэг хүйн 5 ододтой их дэлхийн 5 бодцоор юу бүтээгээд байгаа? Чи юуны тулд амьдраад байгаа? Чиний хүйсээр дамжаад энэ дэлхийд ирээдүйн хоочд юу мэдлэх гээд байгаа? Зөвхөн чиний үр хөвгт мэдлэх гээд байгаа юм. Эсвэл чи амьсгалж байхдаа энэ дэлхийд юуг мэдлүүлж, төрүүлж ямар үүргийг хүлээж амьдарч байгаа юм бэ? За 3 дугаарт нь чөмгөөрөө дамжуулаад хүн өөртөө учрахыг гэж байгаа. Тэгэхээр алтан чөмгөж ярддаг. Тэр алтан чөмгөөр дамжуулаад чи энэ дэлхий орчлон ертөнцид ам үүссэн, амьдрал үүсгэсэн бүх алтан гац одны үгдээцтэй байгаа холбогдож чи алтан мэдлэг, алтан үнний эзэн болсноор чи юу хийх гээд байгаа юм? Тэгээ нөгөө нэг сүнс яагаад хөгжүүлэх гээд байгаа, яагаад эрдэм номтой бол гээд байгаа гэдэг зорилгын тань. Сүнсний мөнхийн гэгэрэл, мөнхийн хөгжил дэвшил зөв мөрөөр ингээ гарчих юм бол амьдралынхаа утга учирыг таньчих юм бол хүн арай утга учиртай амьдрын штэ. Тэрийг л маш богино хугацаанд үзүүлэх өгөх гээд ийм 3 хоногийн ретрит гэж цоошин хөтөлбөрийг энэ Австрали улсын монголчууд болоо гадаадын хүмүүстэй зориулаад нэгээс асар их эдгэрлийн хөтөлбөрийг одоо оруулах ёстой, эрүүл бие цавлах орчин гэдгээр саруул ухаанаа таниулаад гэгэрэл төтлөөд тэгвэл яах юм? Эрүүл биетэй очих ёстой. Эрүүл бие гэж юу хэлхий? Зүгээр ингээ явж байгаа нь эрүүлүүгүй асуудал байна шүү дээ. Тэрийг самат дэмжлэгээр манай хийж байна. Тэгээд яг одоо жишээлбэл орой нь болохоор нэг 3 хөтөлбөртэй өдрийн 3 хөтөлбөртэй явж байна л да. Яг орой одоо бид нар ингээд гадаа галт гүчсэн байна. Тэн дээр бид нар яг бол алтан гац одны холбоосыг хийгээд алтан мэдлэгийн маань бурхадтай алтан мэрэгд алтан бурхадтай нь холбож их дэлхийн алтан үрстэй нь холбож амьдралынх нь утга учир зориг тэмүүлэл тэр гэгэрэлт хөтлөхтөнд туслах хүч нь хаана байдгийг тэр хүчийг таньж аваад өөрийнхөө өр зүрх өвчмөнд нэгдэн мэдлэгээ тосож авсан хүн өөрийнхөө дотроосоо өнгөлөн гэгэрүүлэх боломжийг олгох ингээд ийм 3 хөтөлбөртэйгээр явагдаад байж байна. Маш богино хугацаанд 3 хоногийн хөтөлбөр дотор их юм өгөхийг хичээж байна. Их ч юм авч байна. Энэ хүмүүс өнөөдөр эхний өдрийн сургалт амхаагаараа дамжуулаад амьдралтай нь хамт өгсөн 7 дээд амин эцэг өвдөлтөй нь холбож өглөө. Солирын эцэдтэй, аянгын эцэдтэй. Гэх мэтлээ ингээд явна. Тэгжээж сая арай нэг том жижигхэн сэтгэж байна өмнөдөө. Гэгэрэл гэдэг зүйлийг зүгээр махан бие эдгэх төдий энэ хідэн хоол хүнсээ нэг ялгаад эдгэх төдий гэж бодож байгаа бол уучлаарай. Сүнсний мөнхийн гэгэрэл мөнх гэгэрэл тийм биш ээ. Чи тэр бүм жил амьдрах сүнсийг тэр бүм жил амьдрах энэ заяаг олж төрчөөд тэр бүм жилийн цаадахыг ядаж биш гэмаа гэж чи 100 одоо жилийн цаадахыг гэдэг юм 1000 жилийн цаадахыг харах тархитай байх хэрэгтэй байна. Тэр л мэдлэг олгох нь болохоор зүгээр үгээр олох гэдэг байгаа ш. Энэ бие сэтгэл зүрхтэй нь хамт, өнгөцгтэй нь хамт, үнэнтэй нь хамт одоо мэдрүүлж таниулж өгчээ. За тийм байна. Тэгээд дашрамт тэгээд манай Австралийн 3 өдрийн ретритийг зохион байгуулж өгж байгаа. Манай Сувд цэцрал, манай Сара болоод бусад одоо эдний маань найз нөхдөд одоо талархаж байна. Тэгэхээр олон сайхан шинэхэн хүчинд одоо хүний одоо энэ сайхан чанарын оронд ирчээд бас нэг Тэнгэрийн эрдэм ухааныг түгээх боломж бүрдээд ингээ сайхан эрдмээ түгээгээд явж байгаадаа бас баяртай байна. За тийм байна. За баярлалаа. За тийм хамт хэмжлэлийн талаар би бол жоохон мэдээлэл өгье. За энэ ретритийн үеэр бас самадаг имчилгээ хийгдэж байгаа. Тэгэхээр самадаг гэдэг үг маань өөрөө амар амгалан гэсэн. Бас нэг үгээр илэрхийл 108 төвшин сайхан мэдгэрэл гэсэн үг. Тэгэхээр бид нэр самадаг имчилгээ хийсний тулд өөрийнхөө махан болон сүнсгэл биднэр байгаа ямар нэгэн гэмтэл бэртэл харваа намна халдлага байж одоо
засаж янзлж эмчлэх боломжтой. Мөн түүнээс гадна одоо анх төрснөөс эхлээд өдийн наслахтаа хүний амьдралд янз бүрийн юм тохиолж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр зарим үед хүнтэй уулзах гэдэг юм уу, хүний зүгээс эсвэл өөрийн зүгээс тодорхой хэмжээний одоо сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу, дарамт авах, гомдох, одоо өсөр хөгч гэдэг юм уу, атаархах ийм тохиолдолд эсвэл нөгөө хүнээс тийм адилхан тийм зүйлийг хүлээж авсандаа өөрөө сэтгэлээр унах гэдэг юм. Ийм гэмтэл бэртэл сэтгэл зүйн хувьд таагүй байгаа өөрийнх нь бие дээр ингээ хадгалагдсан байгаа байдал нь өөрийнх нь бие дээр хадгалагдсан явж байгааг бидний ясны айлсан эсвэл аль нэг эрхтэнд тархинд. Тэгэхээр энийг гаргаж ирж энийг тодруулсны үндсэн дээр саматик гэдэг энэ үгийн одоо хүчээр өөрийгөө засах, эдгэх ийм боломжийг олгох арга техникийг зааж өгч байгаагаа онцгойлох. Тэгээ одоо хүмүүс маань оролцож байгаа хүмүүс маань эхний ээлжинд ингээд жоохон гайхаал ингээд за яах юм болоо гэл ингээд эргэлцсэн, гайхсан тийм байсан бол сүүлдээ энэ эмчилгээг ингээд хийгээд аргын заагаад өгөхөр өөрөөсөө ингээд хөтлөө явчихж байгаа байхгүй. Тэгээ миний энд өвдөж ин ингэж эсвэл уйлаад, ившээгээд, зогсоод ингээд өөрийнхөө нөгөө нэг асуудал бэрхшээлийг физик биеэрээ махан биеэрээ гаргаж ирээд дараад нь тэрийг ингээд засаад эдгээгээд явж байгаа нь маш одоо үр дүн шууд газар дээр гарч ирж байгаад одоо бид нар бас их баяртай байгаа. Тэгээд өөрсдөө одоо ингээд нөгөө за одоо саматик эмчилгээ маань өөрөө маш олон төрлийн үгээр засч болж байгаа. Саматик эдгэрэлээс гадна саматик бүүвэ, саматик иви, саматик амьсгал, саматик йог, саматик бие, саматик сар гэх мэтлэн хийснээр хүн өөрийн шүрмсэн дээрээ гэдэг юм уу эсвэл мэдрэлийн эсэд дээр байгаа эсвэл тархиндаа байгаа одоо янз бүрийн гэмтэл бэртэл төрний дурдсан үе гашуу шамлал гомдол зүгрэл энэ болгоныг гаргаж ирээд тэрийг одоо эмчилж байгаагаараа маш их онцлогтой оролцогч маш их сэтгэл өндөр байгаа. Тэгээ бид нар бас энэ үр дүн гаргаж ирээд энэ арга техникийн заагаа та нар одоо дараад нь өөрсдийгөө болоод өөрийн одоо ойр дотны гэр бүлийнхнаа найз нөхдөө хүртэл эдгэх боломж байгаа гэдгийг ингээд хэлээ заагаад өгөхөр одоо маш их баяртай ингээд суралцж байна. Тэгээд өөрсдийнхөө одоо төрсэн сэтгэлээ яриад за би энэ яг үгийг хэлж байхад ийм юм мэдэрлээ, ийм юм саналаа. Миний ээж эмээ маань миний одоо сэтгэлд орж ирээд түүнийгээ санаад бодоод одоо талархаад ингэж би уйлж ийн гэл ингээд гэх мэтчлэн янз бүрийн тохиолдолд эсвэл би хүүхэд байхдаа ийм травм авсан юм а, ийм сэтгэл зүйн гэмтэл авч ирсэн. Манай ээж надтай ингэж харьцаж ирсэн ч гэдэг юм уу, эсвэл манай найз над нэг ийм хийсэн ч гэдэг юм уу, ийм тохиолдлуудыг өөрөө санаад тэрийг одоо ингээд өөрсдөө үгээ хэлсээд хөдөлгөөн хийсээд биелээд бүжиглсний хүчин ингээд өөрсдөө эдгээд засж байгаа нь маш их одоо сайхан зүйл болж байгаа гэж хэлээ да. За баярлалаа. За гадныханд одоо ялгаа гэр одоо гарсан бол та сэтгэлээс нь бас хуваалцаж болох уу? Одоо ретрит гадныхан за тий гадныхан дотныхан гэд айхтар тийм ялгаа бол харагдахгүй байна. Тухайн хүн болгон нөгөө өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох, өөрийнхөө мэдрэмжийг гаргахаараа ингээд янз бүр байгаа шүү дээ. Зарим одоо орж байгаа зарим гадныхан бол баг зарим монголчуудаас илүү мэдэрч байгаа жишээ дээ. Тэгээ бид нар англи монгол хэлээр зэрэг явж байгаа учраас одоо үгнүүдийн жишээлгээд англи дээр шууд за та нар ингэж хэлээрэй гэд англиар ингэж хэлээрэй гэд ингээд хэлээд явчихаар зэрэг эсвэл ингээд нөгөө мэдэрж байгаа мэдрэмжийн одоо юу гэдэг очоод за тент чи энд чи өвдөж гэнэ үү ийм шалтгаанаас болсон уу гэд ингээ харилцан ярилцаад явчихаар зэрэг өөрсдөө тэрэнд хөтлөгдөд ингээ хамаг юм одоо бодоод засаад өөрийгөө эдгээгээд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо гадныхан тэгжин дотоодынхан монголчууд маань тэгжин гэсэн ялгааг бол би нэг харахгүй байна. Зөвхөн хувь хүний хувьд зарим нь илүү гүнзгий мэдрээ, зарим нь жоохон бага мэдэрч байгаа тохиолдол байгаа. Тэгээд бид нар хичээл эхэлж байхад бол одоо жишээлбэл зарим хүрднүүд нь хаалттай өөрчлөсний өрөвчний хүрднүүд хаалттай байгаа тохиолдолд бас мэдээж хэрэг мэдрэх нь арай бага онгод бид нар үдээс өмнө болоод дандаа энэ цэвэрлэгээ хийгээд хүрдийн нэгээд сувгийн нэгээд өгчмөр цаашдаа дараагийн одоо өдрийн хичээл дээр жишээлбэл хамаагүй илүү мэдрээд эхэлж байгаа жишээтэй. Тийм байна. Зөв. Ялгаагүй л. Тий ялгаагүй л байна гэж хэлнэ. Одоо хоёр өдөр хүний аачлаа дандар нь тасалсан. Тэгээ хувь хүний өөрийн мэдрэмжээс бас шалтгаалаад байна гэж хэлдэг байна.
За одоо ингээ 2 өдөр үлдсэн байгаад эхний өдөр нь ингээд өнөөдөр дүүрээд маргааш болоод нөгөө өдөр за өөр бас ялгаатай гэх юм уу тийм сэтгэлдээс хуваалцахаар зүйл байгаа болов савдагч одоо зохион байгуулалттай холбоотой маргааш болоод нөгөө өдрийн хичээлүүдээс бас сонирхолж болох юм. Яг хичээлүүдээс гэхээсээ илүү тэгээ нөгөө нэг хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа маань явагдаад басна. Энэ удаагийн ретриттэй яаж байгаа гэхээр Австрали улсын бас Перт гэд хотоос бас банадас ретритэд бүр зорин борин ирсэн байгаа. Тэгэхээр энэ зочин маань бас айгу содон байх болов гэж бодож байна. Тэгээ биднийг бас Пертэд явж байгаа хооронд маань танилцаад тэгээд бүр ингээд тулгаад ингээд үнэхээр ирмээр энэ гэж байгаа бас ирсэн 2 зочин байгаа. Нэг нь гадаад нөгөөх нь Монгол гэд ингээд 2 зочин маань Перт хотоос бүр зорин биднийг зориод ирсэн байгаа. Тэгэд энэ маань илүү их содон байх болов уу гэж бодож байна. Тэгээд үнэхээр их сэтгэл өндөр эхний удаагийн маань ретрит үнэхээр хурж тий энэ дотоод тэр бүх зүйлийг ингэж гаргаж өгч ингээд яг эхний өдрийн мас сэтгэлээр үнэхээр өндөр байгаад байгаа. Энийг хэлмээр энэ да. Тэрнээс яг хөтөлбөрийн хувьд болохоор яг ингээд үргэлжилж байгаа. Тэгээд хөтөлбөрийнхаа дагуу явагдаж байгаа учраас бас миний зүгээс багш нарынхаа өмнөр орж бас юу хэлэх вэ гэж бодож байна. За тэгээд би маргааш өнөөдөр маргааш хөтөлбөрийн гэсэн. Ер нь хөтөлбөрөө бас онцлог л гэж хэлмээр байна тийм. Яг бол ингээд заах ретрит хийх хүмүүс олон байна тийм үү. Тэгэнгүүтээ их үүсвэртэй холбомж гэдэг юм уу одоо далд хумсын трама засан ч гэдэг юм уу психо сэтгэлийн олон өвчин эмгэгийг засан ч гэдэг юм уу нейросоматик одоо юу гэдэг мэдрэл барьсан өвчин зовлон ингээд янз янзын сүнслэг тийм сэрэлт мэрэл энэ бол одоо зөндөө байна. Манайх юугаар онцлог вэ гэхээр бид яг энэ 3 онтой гол эрхтийг бариад байгаа. 3 гол. Биднэрт амьдрал харьсан зөвөгдийн холбоос буй аймхай буй амхай гэдэг эрхтний аймхай энэгээрээ дамжуулаад бид 7 амины эздийн одоо амин одоо галын зүрхний гэдэг юм уу тийм очоос амьсгалж байгаа гэдгийг таниулж өгч байгаа. Амьд байгаа гэдгийг таниулж өгч байгаа. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл солирын жижигхэн зучлаас бидний ам буюу нөө 7 сүнслэг аянгийн жижигхэн зучлаас бүрдчихэд байна. Сүүн зам оддын одоо бас нэг зучлаас бүрдчихэд байна. За нөгөөс нь юу харуулаад. Ингээд нэг жоохон том сэтгүүлмээр байна л гэж хэлэх гээд байна. Тэгээд яагаад хүн төрөлхтнийг заавал хэцүү үүдэрж ингээд бурхтууд ирж гэгэрүүлэх гээд байгаа юм бэ гэхээр бид нөгөө бүх юм чинь хэмжээ хязгаартай байхгүй орчлон ертөнцийн энерги өөрөө тийм доктортой баланстай. За тэрнээс биш ингээд нэг төрлийн эрчмийг хамаагүй их үйлдвэрлээд нэг төрлийн эрчмийг тийм байдаг зүйл биш л дээ. Гэтэл дэлхийд яагаад ингээд одоо яг энэ цаг үед 7-8 тэрбум хүнийг ингээд төрүүлээд байгаа юм бэ? Энд чинь нэг утга учиртай тэр хувь тавилан одоо нэг онолт байгаа шүү дээ. Нэг дэлхийн эрчим энергийн тэнцвэр балансыг хангуулах гээд одоо бидрийг төрүүлж байгаа шүү дээ. Ялангуяа. Тэгэхээр хүн гэдэг оюун ухаанд амьтан арай илүү амьтдыг бодох юм бол тийм хүнлэг, инэрэнгүй, оюунлаг, нинжин одоо гэдэг ч юм уу тий. Одоо амьтдтай зөвлөх зөв бурууг юм мэдгүй юу ч гэсэн би яриа тий. Тэгэхээр нөгөө нэг дэлхийд маш их галан эрчим буюу амин эрчим хэрэгтэй болчиход амьсгалах тоолондоо галан эрчмийг солирын галаар амьсгалдаг, амин галаар амьсгалдаг, гарны галаар амьсгалдаг, оддын галаар амьсгалдаг, мөнх хөх тэнгэрийн галаар амьсгалдаг тэр хүмүүсийг төрүүлсэн юм а 7 сүнстэй хүмүүсийг. Тэгээд тэгтэл тэд яаж вэ? Амьсгалах тоолондоо нөгөө амин галын үрдэх эрчим зүйчлийг ингэж өсгөж гаргаж өгч явах хэрэгтэй шүү дээ. Амьсгаллаа гаргалаа. Хайрын гэрлээр амьсгаллаа. Бас нэг төрлийн тийм үү? Баяр баясгалын аз жаргалын эрчим энергиээр амьсгаллаа. Бас нэг төрлийн. Талархал бишрэлийн одоо амиар амьсгаллаа. Үг хэллээ, амьсгаллаа, амьдралаа. Гэтэл тэр бүгд нь өөрөө эргээд нөгөө солирынх нь эрчмийг нөхөөд тэр нэг окторгой ертөнцид харгуулж байгаа солирын эрчмийг бүтээгээд хаянгийн эрчмийг нөхөөд оддын эрчим гэл баг нөхөөд гэдэг нь цэнэглээд алтан нараан хүртэл ингээд өчөө цэнэглэдэг байхгүй мөнхөх тэнгэрээ. Тэгтэл окторгойгаан хүртэл. Гэтэл яасан гэхэлэр өнөөдөр бид нар тэр бүгдийг бөхөөгөөд
бохирдуулаад байна, сэвтүүлээд байна. Нэг хармуу гэлээ, нэг хармуу юм одоо нэг хилгэнлээ, нэг одоо зүглээ, нэг бачимдлаа, нэг зовлоо, нэг шаналлаа, нэг уйллаа. Дандаа тэр ариун тэр амин бүтээсэн амин эрчим галуудыг бөхөөгөөд байгаа. Энэ нэргээд яагаад вэ? Нөгөө их хүний 7-8 тэрбум хүний төрүүлчихэд тэндээс асар их амин эрчим гал гараад оддыг цэнэглэн тийм үү? Огторгой ертөнцийг гэрэлтүүлэн, аянгийг цаглуулан, солирыг харуулна гэж бүтээчээд байхад тэр хүчийг ингээд тэр хүчээс авч амьсгалчаад буцаад гаргахдаа бөхөөдөг эрчмийг гаргаад байгаа. Тийм учраас амьдралд хайртай бай, амь насандаа хайртай бай. Мөн амьдралдаа хайртай байхын тулд амьдрал заяасан бүхэндээ талархаж, баярлаж, жаргаж гэрэлтэж амьдраа. Тийм бусдад одоо нэг хүндэтгэл бишрэл гэдэг юм уу? Өгөөмөр нинжин сэтгэл гаргачаа гэх юм бол нөгөө тэр 7 төрлийн их анхдагч их үүсвэрчин дандаа тийм эрчим багхгүй хайрын, талархлын, хүндэтгэлийн, бишрэлийн. Тэгэхээр тэр эрчим энерги чинь одоо үргэлж өөрөөс чинь цараа чи гэрэлтэх гээд чи солонгорох гээд байна. Тэр солон гэрэл хаашаа очих юм? Эргээд их үүсвэрлэл байгаа буюу нөгөө аян руугаа очих гээд байна, одод руугаа очих гээд. Ингэж л бидрийг энэ дэлхийд олноор нь төрүүлчихэд байна. Төрүүлсэн. Хичнээн дэлхий дээр амьдрах хүний тоо цөөрөд байх тусам нөгөө дэлхийн огторгой ертөнцид байгаа амин гал гэлүүд байгаад тэгэхээр огторгой ертөнц өөрөө тэлээд байгаа. Одод өөртөө олон болоод байгаа. Шин оддууд бүтээгдээд байгаа. Энэ тэнгэр өөрөө маш том орон зайгаар тэлж байгаа гэдэг НАСА-гийн шинжилгээ ухаан, одон гарагийн шинжилгээ ухаан өөрөө судалчаад хэлээд байна шүү дээ. Тэгэхээр яхад биднээс тэр шин оддыг бүтээх галан эрчмийг гаргаад байгаа. Шин солируудыг нүүх, шилжих, солирын тоос бий болох аянгийн зочдод захилж байх тэр их амин эрчмүүдийг бүтээгээд тэр бүтээсэн эрчмээр чинь бид нар шинэ зүүн зам галактик шиг олон галактикуудаа бүтээгээд бүтээгч болоод илгээсэн чинь сөнөөгч болчиход байгаа. Тийм учраас тэрийг нь бид таниулаад амьдрал хайртай байх гэж та нар яагаад ирсэн юм бэ та нар? Тэгээ амьдралын утга учир чи юу юм бэ гэдэг тэрийг бас таниулж байна. Хүүсдэр дамжсан хүн таван махбод уу язгуур таван махбодыг арга ертөнцид оршиж байгаа бүхэн язгуур таван махбодтой. Энэ язгуур таван махбодыг бүтээж байгаа, төрүүлж байгаа, мэдлүүлж байгаа алтан хүйсээс амь салган байж төрүүлж байгаа тэр хүн эрчим энергиудыг бид бүтээх гэж ирсэн байхгүй. Амьсгалахтай олондоо амьдрал хайрлахыг бүтээх гэж оддын цөмийг галт солирын галыг бид нар тийм аянгийн одоо тэр мэргэлтийг бид нар бүтээх гэж ирж байна. Тэгвэл бид нар бас энэ дэлхийгээс хөдөлж дэлхийн таван махбодыг модоор 5 цул эргэтнээрээ бид нар амьсгалж хөдөлж байхдаа жаргаж, цэнгэж, дууж, хөгжиж явахдаа бид энэ хүн таван эрчим буюу таван махбодыг ургуулдаг, төлжүүлдэг тэр эрчим энергийг бид бүтээх гэж ирсэн. Тэгжэл бидрийг төрүүлсэн зорилго нь. Тэгээд дараа нь бид яг чөмгнөөсөө гээд 6 дахь 3 дахь өдрийг хичээл. Тэгээд тэн дээр яагаад алтан газруудыг шүтлэх ёстой юм бэ? Яагаад 13 алтайг хайрлах ёстой юм бэ? Яагаад энэ Австралийн улууруу уулс байгаа тэр алтан цөлүүдийг бид нар дахиж шүтэж, манаж хамгаалж явах ёстой юм бэ? Уугуул иргэдийг бид яаж өрөөж байх ёстой юм бэ? Тийм уугуул эзэдийн жишээлбэл. Эсвэл тэр нутагт амьдарж байгаа тэр ард иргэд нь суугуул байна уу, уугуул байна. Тэр иргэд аз жаргалтай баяр баясгалантай амьдрахын тулд өлгийг алтан дэлхийг гэгдсэн алтан өлгийг алтан одыг шүтэж байх ёстой юм аа, дээдлж байх ёстой юм аа л гэж тэрийг л бас таниулах ийм л богинохон хугацааны сургалт байна. Ингээд маш гүн одоо амьдралын утга учирыг мэдлсэн утга учирыг сүнс амтай мэдлсний, сүнстэй мэдлсний, таван махбодын биетэй мэдлсний утга учирыг амьхаагаараа өөрийгөө таних үе, хүйсээрээ өөрийгөө таних үе, чөмгөөрөө өөртөө учран дулууж өөрийгөө таних үе. Тэгээд энэ авсан мэдлэг мөнх гэгээр л байна. Энэ хизээч худлаа биш, хизээч гуйж алга болохгүй. Тийм учраас мөнх гэгээр л харин чи энэ учрыг таньсан бол чи ирээдүйд ийм бүтээгч юм чи ирээдүйн өмнө ийм хариуцлага үүрч чи энэ ертөнцид мэдлсэн юм а гэдгээ ухчих юм бол хүн арай өөрөөр амьдрах боломжтой л гэдгийг зүйлэх гээд байгаа. Тэгэхээр маргаашийн хичээл хүйсээрээ дамжиж холбогдно, нөгөөдрийн хичээл чөмгөөрөө дамжиж холбогдож гэгэрнэ гэдэг юм үнэнтэй нүур өчгнаа. За өнөөдрийн хичээлээр ингээ амьхаан тухай орлоо, амьхаагаар дамжиж холбогдох орлоо. Амь насандаа
Амь нас нь одоо амьдралынхаа үн цэнийг таниагүй хүмүүсийн амийнхаа хүрд гэмтэлтэй байна. Амьдралдаа хизээ нэгэн цагт гутаж гундаж явахдаа амьдралыг зүгсэн хэцүү муухай би амьдрамааргүй байна, ингэж амьдрамааргүй байна, ингэж амьд явмааргүй байна гэж хэрвээ тэгж хэлжсэн бол энэ цур ба штэ солир гаян ингээд одод энэ тэнгэр энэ бүгдийн амь хайрлсан амин цөмөөс амин эрчим тасалж өгчөөд чамайг өдөр шөнөгүй байлгах гэж хичээж байгаа амин сүнс болоод амин сүнсний чинь бүтээсэн агуу олон амины эздүүдийг чи гомдоож байгаа байхгүй. Тэр хэрээр чиний амьдрал уруудаж гэдэг юм уу? Амь нас бат бүх биш болж чамайг одоо осолд аваад одоо суух. 3 удаа амины эздүүдэр амийг хамгаалж өгсөн байна. Тэгээд тиймэрхүү юм дараа хүртэл талархаж явах хэрэгтэй. Тэгэхэд ингээд өс тоогоод гэдэг юм явахад жоохон харамсалтай. Тэгээд мөн энэ дэлхийд төрөхдөө би эрэгтэй бол төрөх байсан, би эмэгтэй бол төрөх байсан гэдэг. Би эсвэл ингэж би төрөх байсан ч гэдэг. Тиймэрхүү байдлаар ингээд анхны амьсгал авснаас нь эхлээд таниуллаа. Тэгээд хүмүүс минь амьдралд хайртай бай. Битгий амьдралыг зүгчээ. Амьдрал дэндүү сайхан ганцхан амьдрах явцад угаасаа нөгөө амьдралын тэр буруу байгаа шүү дээ. Тийм өсөлттэй буралтай хөгжил гэдэг юм өөрөө юу гэдгийг нөгөө нэг юу лээ эсэргүүцлийн хууль гэдэг шиг ийм байдаг. Хороо бүрэнхийн юм чинь амьдрал бас ингээд ирээвэр бараавар ирэнтэй бараантай тэр дундаас хатууж гэдэг юм уу тэр дундаас амьдралдаа хайртай амь наснандаа хайртай ирээдүйд хайртай өөртөө хайртай болох ухамсарыг авч байгаа шүү дээ. Тэг авах хоорондоо сэтгэлийн тэнхээгүй хандаж богинохон зүйлээр өнөөдрөөрөө ингэж юмыг хэмжиж битгий амьдралаа зүхвээч, амь насаа зүхвээч, битгий амьтаа бүхнийг зүхвээч л гэж хэлэх гэсэн. Тэгээ тиймэрхүү зүйл болно. Маргааш одоо хүйсний хүр засна тэн дээр бас нэлээ их бол юм гарч ирдэг. Тэгээд чухам юу болох нь амарч байсан бүх хүмүүс бол жоохон арай өөр зүйл ойлгосон байхаа л гэж найдаж байна тийм. Халуун нулимсараа харамслаараа ухаарлаа гэсэн бүхэн нь одоо мөнгө хизээч тэр хүнээс холдохгүй тийм үнэн зөв мэдлэг болж үлдэн л гэж найдаж байна да. Зорилго маань тэр штэ эцсийн дүндээ. За маш их баярлалаа гэсэн юм шиг. Өнөөдөр бид нар Алтан газуудтай Алтан газуудны галын тахилга хийх гэж байна л та. Маргааш бид нар хүн 5 од буюу язгуур 5 ээжийн тахилга хийх юм. Нөгөө хүүсний хичээл орох учраас нөгөөдөр бид нар алтан чүмгийн тухай ярих учраас алтан чүмгээр дамжуулаад алтан мэдлэг алтан бурхан болох мэрэгэн болох төрлийн замын тухай ярих учраас бас нөгөөдөр бас алтан оддын тахилга гэж юм хийх. Одоо тахилга биш ээ алтан оддын одоо галын тахилга л гэдэг. Тийм тахилгал гэж хэлэх юм уу. За тийм оройных нь хөтөлбөр тэгж болно. Тиймэрхүү байдлаар ингээ өдрийн 3 хөтөлбөртэй явж байгаа. Байна тийм. Ямар ч гэсэн хөтөлбөр бол нэлээд сайн гэхгүй нэлээд гүн төвшний нөгөө мэддэгт мэрэгэн цоогоор гэдэг шиг нөгөө эрдэм ном үнэн мэдлэгийг хайж байгаа алтан үнэн мэдлэгийг хайж байгаа хүмүүс бол хаанаас ч олдохгүй хэлж чадхааргүй тийм л үнэн мэдлэгийг тэр богинохон хугацаанд олгож байгаа. Олгохдоо хажир үнээр олгож байгаа. Би болоод сэтгэлд нь хамт, сүнс болоод оюун санаанд нь хамт болж өгч байна. За тийм байна. Тэгээд бас дахиад нэмэр явчих. Энэ ретритийг бол нэг удирдал тутамд нэг удаа явуулж явах. Тийм хүсэл байна. Тэгжүүжиж одоо яагаад заавал энэ одоо Австрали тэр дэм сургууль гэдэг юм уу ийм гол сургуульд явах хэрэгтэй болчоод байна гэхээр нэгэн цагт энд угаасаа номтын тэнгэрийн одоо бас хөтөрмөс оршиж ирсэн хүн өрний үед тэгээ тэр үед маш судар бүтээлүүд энэ үлгийг хадгалагдаж үлдсэн. За тэгээд дээрэс нь энэ үлгийн өөрөө их дэлхийн амин үлгий, амин хүүс байгаа. Амин хас байгаа тийм үлгий. Тийм учраас магадгүй энэ амин үлгийд байгаа үлсүүд амттай байх ёстой байхаа. Амьтаа бүхнийг хайрлах, амьдралыг хайрлах, амьд дэлхийг хайрлах, амьд орчин ертөнцийг одоо мөнгөлөх тийм эрдэм ухаанаа тэртээ тэргүй яс цуснаас нь энтерт чинь
өвлөгдөөд ирсэн байгаа шүү дээ. 1500-1600 жилийн турш. Тэгээд тэр бүгдийгээ сэргээхэд нэмэр болох зорилготой ийм одоо ретрит болж байгаа одоо болох зорилго авч ирдэг. Цаашаа үргэлжлэх тийм үргэлжлүүлэх хүчин хүсэл байна. Тэгээд Австралид байгаа монголчууд маань 3 өдөр тийм үү 3 өдөр бас нэг хүний газар жаргаж байгаа гэж хэлэхгүй шүү дээ. Яг нь материалын ертөнцийн хувьд жаргаж иж магадгүй. Сүнснийхээ ертөнцид би жаргаж байгаа хүнийг олж үзээгүй. Нодлон жирээд хэдэн үзлээ, инжил жирээд хэдэн үзлээ. Зайнаас ч үзчихлээдэг. Далдын далдаа зовлонгүй, цөхрөлгүй, өмчрөлгүй, хагцлахгүй, өвчнгүй тийм сүнс үзээгүй. Хүнтэй уулзраагүй үнийг хэлэхэд. Тэгэхээр та бүхний цаана дотоодд байгаа гэрлийг богино хугацаанд нэгдүгээр гэрэлтүүлж өгье, зааж өгье. Тэнд байгаа шүү гэдгийг заагаад хэлүүлээд өгчий. Тэгээд одоо энэ Австрал твийг хайрлаж амьдрахдаа би нэг бас ийм үзлээ. Яг ингэж ярих гэдэг нь тэгэхээр хүний нутагт амьдарч байгаа юм чи өргөл өрх ёсгүй гэсэн тэ гэж байгаа. Хүний нутаг гэж ойлголт байхгүй. Энэ дэлхийд аль нь ч хүний биш. Чи нэг мөнх хөх тэнгэрийн одоо үр удан бол төрчөөд хөх толготой хөх нуртай эсвэл алтан ургийн эсвэл сүн ургийн тийм үү сүн зам гадаагдгийн айсав энэ алтан дэлхийд алтан нарны аймагт байдаг алтан дэлхийд сүн зам галактикт байдаг нарны аймагт үр болж мэдлчээд нэг энэ хитгэн одоо твийг миний чиний гэж ярьж болохгүй. Уучлаарай. Тэнгэр нэг байгаа шүү алтан газар сүүн зам галактик алтан нар чамайг ээж байхад чи тэр бүхний бүтээл болсон их дэлхийд ялгууртай хандж болохгүй. Энэ бол дэндүү жижиг сэтгэлгээ байгаа шүү. Тэгэхээр хүний нутгийг уул усыг аргадаж өлгийг нь магтаж шиний үр удам чи сайхан амьдрал энэ нутагт нутагтай хүний нутагт жавтаж өөрийнхөө нутгийг болгож олж ээж тийм зүйлтэй учиртаа олондоо энэ Одоогоо үрээ даахгүй болцсон явж. Шалтгаан шалтгаан нь юу вэ гэсэн чинь өөрөө голоод өөрийнхөө хувь зай болчоод хүний нутгийн одоо жаргалд ташуураад явж байгаа. Гэтэл цаана асар их зовлон өртөн амьдралд нь учирсан нотлогоо болоод үнэн болоод явж итэл тэр үнэнтэй нүур тулааж чадахгүй тийм биш гэдээ дараад. Бид нар одоо нэг хүн туслахад явж байгаа юм чи өмнөнийг хэлэх үүрэгтэй шүү дээ. Зөв замын чиглүүлэх үүрэгтэй. Тэгэхээр бас та нар маань ингээд бас юмыг нэг жоохон том өнцгөр хараад тийм үү. Бас нэгэн амьдрах хорвоо биш. Хэдэн сая жил удаа ирж, хэдэн магадгүй хэдэн мянган удаа ирж амьдрах. Энэ амьдралыг жоохон утга учиртай өнгөрөөгөөрэй л гэж бас захимаар байгаа. Тэгээд 3 хоногийн сургалтанд хамрагдчихад за тэгээд ядаж л 30 жилийн чинь амьдрал гэж хэлэх гэсэн. Нэг 30 үе юм уу уг нь ярьчмаар байна тийм. Тэгээд богинохон яриада жоохон даруухан яри. Ядаж 30 жилийн чинь амьдрал тэгшэрнэ л гэж хэлээ да. Тэгэл би яг маш онсон мэдлэгийг маш богино хугацаанд олдгоороо одоо онцлогтой, давуу талтай байдаг шүү. За манай багш нараас хэлж амжаагүй дутуу зүйл байгаа юу? За энэ зүйлийг орхитуулчлаа гэд. Би бас түрүүн нөгөө нэг хүмүүсийн мэдэрсэн мэдрэмжийг эсээс бас хуваалцаараа гэдэг юу гэжсэн гэдэг дээр бас нэмж хэлсэн. Сайн нөгөө амны тухай сая багш ярьлаа шүү дээ. Тэрнтэй холбоотой одоо би айлын тэтгэх охин болж төрсөн. Манай гэр бүлийнх нь намайг хүү байгаасаа гэж бодсон боловч охин гарцсан болохоор би бол гэр бүлдээ тэгж хайрлагдаагүй гэсэн тийм одоо сэтгэл зүйн тэр гэмтэлтэй хүн бас уйлаад ингэ ярьж байгаа байхгүй юу? Нөгөө нэг хүн нь болохоор би айлын том охин тэгээд нөгөө нэг гэр бүл нь бас гэхдээ энэ маань одоо австрал хүн те хятад гаралтай хүмүүс. Тэгээд нөгөө нэг хүү байгаасаа гэж бодоод байсан чинь охин төрсөн. Тэгээ бас нэгсэндээ гэр бүлдээ бас тэгж хайрлагдаагүй. Тэгээ байж л дараагийн хүүхэд нь гарахдаа жилийн дараа дахиад нэг охин гарсан байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө гэр бүл маань одоо хоёр дахь охиноо илүү баг нь нотхон гэдээ бүр илүү хайрлж исэн. Тэгээд би бас ингээд гэр бүлдээ нэг тийм байдалтай өссөн. Намайг нэг настай хахад манай дүү гараад тэгээд одоо намайг эмээ өвөдөр ингээд орхиод би аав ээжтэйгээ тэгж ойр дотн байгаагүй гэд одоо тэр төрснөөс хойш сэтгэлийн траум шархан бол ингээд шаналсан гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энийг одоо самаа тэмцэлгээгээр ингээд засаад
өөрийгөө ингээд өөртөө ихтэй болоод ингээд өөр дотор бугалсан тэр шанал зовлонгоо гаргаад эдгэнэ гэдэг бол энэ хүмүүсийн хувьд бол маш их сайхан зүйл боллоо гэдэг ингээд сайхан сэтгэлдээ хэлжсэн тэрийг бас би дахиж дурдмаар байна. Тэгээ зүгээр ерөнхийд нь ингээд тандаад ингээд эмчилгээ явж хахад сая багш хэлснээр наана ингээд Австрал сайхан амьдарч байгаа ч гэсэн цаанаа бол одоо сүмсэн гэдэг юм уу те одоо эх орноо сансан жи аавыгаа сансан тийм сансан битгэрсэн ийм зөндөө байгаа даа байхгүй. Тэгээ хизээ ингээд буцаад Монгол руу очсон бэ хизээ очсон бэ гэхээр зарим нөгөө 3 4 жилийн өмнө эсвэл одоо бараг 7 8 жил болж ийн гэд ярьж ах жишээтэй. Тэгээ үр хүүхэд нь энд бас гараа төрөө тэгээд одоо зарим хүүхдүүд нь бас тэр болгон сайн монголоор ярьж чадахгүй ч гэдэм юм уу. Ийм тохиолдол бас өөрсөндөө буруу гэсэн байд юм байна. Одоо би ингээд хүүхдүүдэд монгол ахуйтай танилцуулж чадсангүй одоо монголоор хэлээр ингээд ярихгүй тэгээд монголоор ингээд ярих гэхээр цэцэрлэгт ороод сургуульд ороод ирэхээр нөгөө хүүхдүүд нь англиар сайн ярьж орохгүй болохоор багш нарын жишээлэг наад хүүхдээ англи хэл сайн зааж өгөө цэцэрлэгээс нь ихсэлж жишээлгээд нөгөө талаас нь тийм дарамт ирд юм байна. Тэгэхээр заагаа англиар ярингууд нөгөө хүүх монгол хүүхдүүд маань монголоор бас сайн ярьж чадхаа болцсон ч байх шиг. Тэгээ иймэрхүү төрлийн одоо санаа зовын шиг хүртэл байдаг юм байна. Тэгээ одоо ингээд яг нэмжлэгийн нэр бас энэ өөрийнхөө ань мэдэрч байгаа энэ мэдрэмж гоныг хуваалцаад тэрийг ингээд засаад за та нараа дараад энийг ингээд өөртөө хэрэгжүүлээд дахин хийгээд байгаарай гэхээр зэрэг одоо айстаа сайхан боллоо бид нэр энийг ингээд үргэлжлүүлнэ гэдэг ингээд сайхан амлаад ингээд байж юм. Тэгээд тэр нь бас сонсоход бас таатай л байл. Нэрсөө ингэж байгаа шүү дээ. 3 цагийн дотор бүх бизнесний гайныг гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ эд эргэтэнгээр хөөгд ингээд сканер доод ингээд гаргаж авчиж байгаа. Гүн төвшөнд нь хамгийн гол нь гарахтаа тэр трама гэдэг зүйл дахиж хизээч одоо сэтэрж тэр хүнд дахиж хандлал гэдэг юм уу өмөрөлт гэдэг зүйл гэдэг юм уу урагдалт гэдэг зүйлийг элэг зүрхэнд нь авчрахгүйгээр эргэж санаж болно. Гэхдээ анхны авсан хэд хэдэн удаа ингээд авсан тэр анхны гэдэг нь шаналл цөөхрөл тийм үү би хэрэггүй мэдж би тэгсэн байна. Тэр мөчийг авчих байгаа. Гол нь зориг чинь тэр шүү дээ. Самадик гэдэг байгаа зориг бид нар тэр одоо жишээлбэл психосоматик гэдэг юм тийм үү сэтгэл зүйн хувьд маш хүчтэй травманууд авсан байна шүү дээ. Тэрийг чинь оргуу болох хэрэгтэй. Тэгэхээр оргуу болгочоод гүнд нь орлоо. Хэдэн удаагийн ч гомдол байж болно. Одоо жишээлбэл ингээд эртний хөвгт бол төрөөгүүдээ тэр хүн хэдэн удаа амьдаад одоо 30 40 жил наслахтаа хэдэн удаа тэр зовнил гэдэг юм уу шаналл гэдэг юм уу амссан. Тэрийг үндсээр нь оргуу офтон ингээд байх болгочихно. Өөрөө тэр нь бидний эмчилгээний гол огт рууган үйл хийгээд байгаагаа огт үгүй болгодог, ор үгүй болгодог. Тийм үдийн прогресс математик хийгээд байгаа гол зорилго одоо үр дүн тэндээ байгаа байхгүй. Гол нь тийм ер нь бол бүх юм сэдрээгээд орох хэрэгтэй биш. Маш олон ингээд яг ингээд бид нар өөрсдөө адилхан хүмүүсийн юмыг харна шүү дээ ажиглана. Аман өөрсдөө бид нар ингээд турслагч явж байгаа. Гэхдээ бид нар сэдрээгээд орхидог, өдөөгөөд орхидог, нээж ингэж өнгөж нөгөөдхийг сануулчаад хүнд нь чи тийм нэг юу байсан бэ? Ийм одоо гоо чи ингэж хансан, ингэж айсан, ингэж зочсон, ингэж одоо юу гэдэг гомцсон тийм гинт чандар байгаа юм байна. Хүнчин бөөрнчин байна гэчихэд засахтаа ингэж дутуу засчдаг тохиолдлууд бол байсан. Одоо л бид нар альтийн тэрнээсээ гараа авцаа. 3 4 жилийн өмнө 4 5 жилийн өмнө сэдрээгээд орхидог тийм тохиолдлууд ганц нэг мэрсэр байсан. Одоо л үгүй. Тэгэхээр бүх юм оргуу имжлэх хэрэгтэй байхгүй юу? Оргуу тэгжээж оргуу болсон зүйлийн дараа юу илэрх вэ? Хизээч тэр одоо өвчин суурилж исэн бол өвчний үндэс болоод тэр гомдол өвчний үндэс болоод хөхөнд нь тийм үү эсвэл одоо савнд нь хатан гарч латарч исэн бол хөхөнд нь ямар нэгэн буглаа үүсгэж исэн бол өөрөө тэр нь аяндаа ингээд тавирд идэрчдэг. Энэ л нэг үнцийн үнцийг л таслах хэрэгтэй болгоос ш нэг өвчин намд гал унтраадаг юм шиг үрсэл дардаг юм шиг имжлэгээ байж болохгүй байхгүй. Тэгэхээр гол нь үнцийг нь таслах хэрэгтэй. Оргуу болох хэрэгтэй. Огт үгүй болох хэрэгтэй. Гол мөргөө болох хэрэгтэй. Тэн дээр бид нар гол манай самадгийн хүч тийм байна. Самадик гэдэг эмчилгээ адилхан зөндөө хүмүүс хэлнэ. Хэр гүн өндөө генийн төвшин буюу хэр орггүй болох хэмжээстээс тэр самадик эмчилгээний үгийг эрхийг хийж үрдэн өөр байгаа. Хэр богино хугацаанд нэвчиж чадж байна гэдгээсээ хамаараа тэр өөр байгаа байхгүй тийм. Тэр шиг ер нь бол эмчилгээг тэгжэл хийж яадаг. Яг манай энэ самадик сургалтанд суудаг хүмүүсийн хувьд ч гэсэн тэр ер нь манай өнөөдрийн энэ ретрит эмчилгээнд хамрагдаж байгаа энэ хүмүүсийн хувьд ч гэсэн бид нар бол азтай хүмүүс гэж боддог. Ер нь азтай хүмүүс байдаг л та.
тэгэл мэдлэг дээр суурьсан, онол дээр суурьсан эрдэм одоо засал эмчилгээ таниулж байгаа энэ зүйл чи өөрөө хүн зүйл дээ. Хүмүүс нөө мэдэрч уйлж унжихаа гоё гэдэг үү. Мэдэрч унжсын санд яагаад мэдэрч уйлж унжсан гэдэг зүйлийнхаа мэдлэгтэй тайлбарлаж, мэдлэгтэй таних нь тийм штэ. За нэг тийм байгаа шүү. Онцлогуудаа л яриад байна. Тэ бусдаас онцлог нэг онц бүх юм олон ингээд адилхан хүмүүс хийж байгаа ч гэсэн аль алинд нь онцлог байгаа штэ. Аль нэрт нь онцлог байгаа. Тэгвэл манай онцлог арай ийм байна гэдгийг хэлж байгаа. Гэхдээ үнэн хэлэх ёстой. Тэгээ үнэн хэлж ээжж үр дүнүүд үнэн байна. Тийм учраас үнэн ярьж байна да. Тэг өөр манай сувда одоо зохион байгуулалтын тал дээр юм хэлэх бах тий. Баярлалаа. Сувдаас За савдагчтанд зохион байгуулалт дээр нэмж хэлэх зүйл хожим нь яаж зохион байгуулалт. Тэгээд зохион байгуулалт дээр бол хэлхээсээ гадна ер нь бол одоо хүн төрөлхтөн сая багш маань ярьсан тий. Тэр ямар шалтгаанаар ирээд мөнх гэгэрл гэдгийг та үнэхээр хүсчээвэл үнэхээр Австрали улсад амьдарч байгаа болвол тий бидний бас энэ үлдэр тутамдаа зохион байгуулагдах ретрит манаас хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэгээд бид бол үргэлж нээлттэй байх болно гэдгийг хэлмээр байна. Тэгээд Австралид амьдарч байгаас монголчуудаас бид нэр бас сүнснийх нь хөгжилт бас дэм хүрэх гээд ингээд төлөөлөл болоо бас Австрали улсад амьдарч байгаа. Тэгэхээр та бүхнийгээ бас хүрэлцэн ирж бас биднийг энэ сүнсний хөгжилт чинь бас дэм болох болов уу гэж бас бодож байна. Тэгээд та бүхэн маань бас пэйжийг маань дагаад мэдээлэлтэй холбогдоод бас танилцуулга мэдээллүүдтэй танилцаарай л гэж хүсмээр байна. Тийм Австралид Тэнгэр Академи Австраlia гэдэг пэйж хуудас ажиллаж байгаа тийм англи дээр. За монгол хэл дээр бас англи хэлнээс. Тэгээд тайлбар хэсгээр бас дугаарыг нь үлдээчээ. Тийм Австралид улс байгаа одоо төлөөллөөр болж 2 хүн байгаад байгаа. Тэгэхээр бид хоёртаас хэдэн цагт ч гэсэн хамаахгүй холбогдоод мэдээлэл авахар бол холбогдож болно шүү. Тэгээд манай Тэнгэр Академи Австраlia гэдэг бас пэйж хуудас байгаа. Тэгээд түүнийг дагаад тэн дээр бас бид нэр англи ер нь бол их хвчлэн англиар бол мэдээлэл ордог. Тэгээд англи мэдээллийг бас тэрнээс аваад яваарай гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэгээд өнөөдөр бол эхний өдөр байлаа. Тэгээд 2-3 дахь өдрүүд өнгөрсөй дараа бас дахин лайваар уулзах болов гэж бодож байна. За ингээд өнөөдрийн бичлэгийг ингээд дөргиж байна. Тэгээд та бүгдийн ажил үйлсэд бас амжилт хүсье. Австралид олон улсад анх удаага юм ретритийг зохион байгуулад маш их одоо хүч хөдөлмөр гарч байгаа. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. Манай ретритийн талаарх мэдээллийг бас сонирхож үзэж байгаарай. Үзээрэй пэйжийн дагаад бас мэдээллийг аваарай гэж хэлье.